Монгол орны баруун хязгаарт орших Баян-Улгийн аймгийн Цэнхэр тэнгэр хангайн сэрүүн салхи 21,000 реалити шоуны шинэ 7 хоногийг өгдөж байна. Өмнөх 7 хоногийн туршлага амжилт алдаанаас суралцсан илүү сайн байх урам зоригийг бидэнд өгөхөөр шинэ 7 хоног ийм эхэллээ. 21,000 реалити шоу нэвтрүүлгийн 22 дахь цувралын 6 дахь өдөр хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая. За шинэлөөргийн мэд. Сайхан амглаа. Тий, одоо урчин жоох нойр мото хонлоо. Би нөгөө наашаа ирэхийн өмнөх нэг 7 хоногийн өмнө жижиг хагалгаанд орсон. Тэгээд тэр маань бас жоох урчин жоох өвдөд. Гэж нойр дутуу хонлоо. Одоо ихтэй яг ялгадаж эхэлж шүү. Одоо хэвээр гэр санаж эхэлж байна. Эхнэрийн цай бодогдож эхэлж байна гэдэг чи одоо ядарч байгаа шинж үсттэй. Тэг ядарч эхэлж байгаа шинжтэй. Эхний 2-3 өдөрч юу ихнэрийн цаймаа мантай явсан. Одоо ихнэрийн цайг санаж ийн гэхлээр хоолыг санаж ийн гэхлээр ер нь ядраад эхэлж байна л гэж бодож байна. Одоо өөрөөсөө ер нь зүгээр харамсалгаа боллоо гэж бодож юу тэр энэ нэвтрүүлэг ялаж мөнгө салтаалж үлдэх. Өнөөдөр жоо хайтайхан шиг юм авч идэ гэж бодож байна. Одоо надад чинь нэг юм зүрх, нэг хавирга, нэг өндөг нөгөө мө талах бүрээ талах. Тэгээд нэг ивент тэтгэгч тийм аа нэг ерхий ивент тэтгэгчний бүтээгдэхүүнүүд байгаа дээ шүү дээ. Тэгээд энэгээр өнөөдөртөө юмс өглөө юм чинь өндөр шараад идчих гэж боддог. Тэгэл одоо миний юм дуусч байна. Тэгэхээр өнөөдөр нөгөө захруугаа явж хүнсээ цогцолох нь зүг бах. Гэтэ өдөр болгон би чи хамгийн багадаа 1000 амар зэвэн дүрмтэй байгаа байхгүй юу? Энэгээр ингэ болоод байвал болоод амар байгаа. Гэхдээ өдөр болгон 1000-аас доош хүнс авна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ амар зэвэн логтой дүрмөчтэй байгаа чинь 21000. За миний өндөр ган байна. Гэхдээ ер нь чухал. Гэхдээ би ер нь өөрөө өглөө заавал юм мэдэж гарах ёстой гэдэг энэ дүрм дээр бол би өөрөө муугийн жишээ. Ер нь бол нэг бүлээн ус аглал тэгээ шууд гараа шидчихдэг хүн байгаа даа. Өглөөний цагаа бол байн ууж ах ёстой юм байлээ. Тэгээ зүгээр яг нэг хаалгаанд орсон гэснээс одоо би ч ингэ 40 гарч ийн. Ер нь залуучууд бид нар ер нь жоохон бие бодмоор юм шиг санагдсан шүү. Ер нь эрүүл мэндэ бодох хэрэгтэй. Тэгэхгүй ингэ нэг тартагтан тулгаж ийж заавал нэг хагалгаан тулгаж ийж ингэж болно гэдэг чинь бол ер нь бол бид нэр өөрсдөө харчаагүй гэх юм шиг байна. Тэгээд эрт илрүүлэг энтертэй бол эртхэн сайхан орцоороо залуусаа гэж хэлмээр байна. Хинэггүй яваад иж болохгүй. Би эрттэй хүн гэл нэг би эрттэй хүн бүгдийг чадна гэл нэг төмшиг биетэй гэж бодож явах одоо энэ бүгдээрээ болмоор юм ба шүү. Тэгээд ер нь бие боццгоё гэдэг энэ өдөр эхэлж байгаа дээр залуучуудаа уриалчих. За миний хайрлын тавг энэ яаж байна? За нааш миний эзэгтэй. Миний эзэгтэй аана. Ерөнхий вэртэгч миний эзэгтэй. Манайжин. Гүр тэр чинь тэнэг байгаа байхгүй юу? Тэгээ би яах вэ гэж бодож явж байгаа хөндрүүлчихэд өөрөө ганцаараа зовхгүй гэр бүлэрээ зовж байгаа шаналж байгаа байхгүй. Тийм нэг планыг би яах вэ та нар л үзүүлчих гээд байдаг. Үндэ бол тэр чинь тийм биш байгаа байхгүй. За сайхан өндгөө шараад идчихнэ. Ер нь аливаа бүх зүйлийг нөгөө эмнэлэг рүүгээ энэ төр засаг руу бухтгаа бас болмоор юм шиг байна. Ер нь бол зүгээр за би энэ жилдээ ер нь тэдний үед амарх юм чинь ер нь 6 сарын өмнө хамаагүй захиалга цагаа авчмаар байгаа байхгүй юу? Эмнэлэгт очих. Тэгэхгүй бүр тулгаж байгаа л бүр өвдснөөхөө дараа тэгээд яг одоо би маргааш үзүүлмээр байна. Маргааш би хаалганд орохгүй боллоо байлаа гэдэг. Манай эмчнэрийн ерөөхдөө бол ур чадвар бол галзуу штэ. Үнэхээр бас үнэхээр тасарсан. Яг нөгөө техник нь те онцлогооны аппарат энэ элдв юм дутам байгаа болохоос бид нар ер нь бүхий л мундаг хаалгаануудыг хийх баг. Манай эмчнэрсэн гадаад очиж өөрөөр хаалгаа хийж байгаа шүү дээ. Гол нь манад нөгөө техник нь байхгүй, онцлогооны аппаратууд нь байхгүй. Тийм л юм байлээ. Түүнээс биш манай эмчнэр чинь гадаад очиж урилгаар хаалгаа хийдэг хүмүүс шүү. За өндөг үеиг үсттэй. Одоо өстө нэр яг ялагдаж шүү. Манайхаа. Ядарч. Нэрнгэс ядарч нэрээ. Үнэхээр одоо 7 хоноод яг мэдэгдэм биш үү юу? Яг ялагдсан. Энэ нэг авсан давс авахгүй нэг авсан гоминтой би ч нэр хамгийн анхны өдөр авсан гомин маань энэ биш шүү дээ. Түүхийн идэх дуртай өндгийг. За энэ чулуунд авсан юм чи ингэ шууд тавьчих.
Манай отоо. Манай төгсөж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Манай тэгээд бодолтой. Ер нь бидний зарим нэг хүмүүсийг хараад тахад социализмын үеийн юм ингээд санагалзаад байдیں۔ Ер нь бол би социализмын яг бидний даван тулсан л нийгэм мөн. Гэхдээ бүгдээрээ төмөр ортой, бүгдээрээ бор шкафтай амьдрах ч юм утгагүй шүү дээ. Бид нар ардсан нийгмийн сонголоо хин хөдөлмөрөж ажилласан илүү сайхан амьдрах боломжтой ийм нийгэмд амьдарч байна. Хэрвээ чи сайхан ажиллаж чадах юм бол ланд 200 дортойгоо унах боломж байна те. Бүгдээрээ нийтлэхээр Московчтой байж болохгүй шүү дээ. Тэгэхдээ нөгөө социализмын санагалзаад байдаг би ойлголтыг бол бодохдоо угаасаа хүүхэд нас чи өөрөө гоё шүү дээ тийм үстэй. Ер нь хүүхэд насаа дурсамж чинь. Тэр хүүхэд насаа л дурсал та. Тэгэхгүй социализм ингэ санагалзаа социализм чинь хамгийн сайхан нийгэм байлаа. Ер нь одоо бодоод байх нэ гэж ярих бол өөр утгагүй байдаг байхгүй. А тухайд харьцуулах бол манай Улаанбаатар төгсөж байгаа шүү дээ. Тэгтээ тэр сая гаруй хоттой мэдээж төгжрэл байна. Тэгээд энэ төгжрлийг чинь бүх хотод байгаа байхгүй. Бүх хотод байгаа. Тэгэхээр ажлаа төлөвлөд гараал та тий. Бөөндөө зэрэгцэж гараад ингээ шахацлаад яруу тавчингүй яваад их юм. Тэгээ нийтийн тээвэр мэдээ зөндөө юм нийтийн тээвэр хөгжих хэвээр автобусантаа суух хэвээр. Тэгсэн мөрчлөө өөрөө автобусын суух дургүй байж сошиалаар чи автобусын суух гэж уурлаад байж болохгүй байхгүй юу? Тийм шүү дээ. Тэг машин авах машин аваад пүрүүсээ авдгаараа аваад тэр хүүхдээ автобусын дотор чи хүүхдэд даруулж явж байхаар сургуульд хөргөжөхдөө хүн болгон гэсэн пүрүүсээ аваад хүүхдэд улаахан хичээл номоос нь авъя гэж бодно үстэй хүн болгон. Тэгэхгүй өөрөө автобусын суухгүй гэж бүгдээ автобусын суу гэдээ уурлаад сүүл тэгээд 12 цагт баар хаана гэдэг тэр шуужны хотын даргуу тийм үстэй сонио. Өөрөө 12 цагт унтвал өөрөө 12 цагтаа л унталтай тийм үстэй. Цуг унт игээд идэг сонио. 12 цагт бүгдээрээ унтъя юм уу? Эсвэл бүгдээрээ автобусын сууя гэдэг ингээд ингэж ярьдаг жоохон болимоор санагдаад байт юм аа. Тэг Улаанбаатар хотод утаанч байна, төгжрэлэнч байна. Гэтэ энийг бүгдээрээ даван тулгаал гэж би боддог. Гэтэ би Улаанбаатар хотыг хөгжиж ийл гэж боддог. Ямар байлаа одоо ямар болсон байгаа вэ тий? Тасмандаг. За. За өглөөний мэнд. За өнөөдөр сайхан өдөр байна, сайхан өдөр байна. Даваа гариг. За тэгээд гариг эхэлж гин. Гадаа жоохон харин сэрүүхэн байна те. Салхитай шүү дээ. За одоо худалдаагаа хийндэ. Цах руугаа явна да. Гэхдээ ингэсээ одоо өнөөдөр миний даалгавар маш чухал даалгавар оногдсон байна. Одоо нэг айлыг гуугаад одоо дотор ч ороод ингээ сайхан хоол та нарт хийгээд өгөө гэд хүсэл тавих юм байна. Одоо тэгээд зөвшөөрөх хүмүүс байгаа юм болоо ямар байгаа юм бол ёо. Өглөөний цаагаас аваад гараад ирлээ. Одоо машинд л идчихээ та тий. Жохон амсчих. За. Ёо бүр амар салхилаад нөгөө хитэн хялгас маань сэгсээгээд амар юм болж. Хаврал гоё хүн байхгүй. Гэтэ хаврал өөрөө гоё үлрэл. Яна энийг ямар онцгой задлаа шиж ба би. Энэ юунд ингээ урчв? За ямар ч лээсэн хуушуурнаасаа нэг хит хац чи хуушур бишгийг нөө өчтөр хийсэн. Өчтөр алтан түрүү ахтаа ер нь нэг жоохон гоё юм ярьж зовлон жаргалаа хуваалцлаа. Тэгсэн чи хөөх юм буудлын өөрөө жоохон хэцүү хүн байсан юм уу да. Манай буудлд ямар ч гэсэн орсон доо. Айгу баяртай байх шиг байлээ. Тэгээд бас нэвтрүүлгийн багийнхандаа баярлаа. Бас эмхтэй хүний одоо нэг онцлогчийн юм да нэг бас эмхтэй гээд намайг аятайхан тухтай ингээд бас буудалд оруулаад байлгасан байлээ шүү дээ. Манай буудал чинь дулаахан гоё устай. Тэгээд тэр талаар алтан түрүү ахтай яриад за хавтэ яах эмхтэй гээд ингэсэн юм байна гээл. Тэгээ сайхан газар шимийнхаа улаан өрн манжангаас бас Тэрлийг гээд хүсээ зах нь нэгд өдөр амардсан байх шүү. Ногоо авнаа. Одоо чинь 5 өдрийн хоол авна. Юу ч болсон байгаа. Сонгонч болсон байгаа. Ингээ. За ямарч нэг сонгон авчи. Энэ хэдий сонгон үнэ ихлэ мэдээ. 2500. 2500. За нэг ширхгийг авчи. За энэ хоёр төмс ялгаатай юм уу? Ялгаагүй. Хэлний хэдий? 1200. За хоёрыг авчнаа. Хоёр шиг төмс авчи. Дахиад нэг тор тос нь яах бах те 1000 төгрөнд л авах хэрэгтэй юм. 300. 500 болж байна. За нэг лов авчи. Энэ арай жижиг нэрэ дээр байгаа.
Ногоогоос. За зүгээр шиг. Энэ ховдих уу? Ховдил ногоо байх хэвээр ерөөсө эргэлзээгүй юм байлээ. Хэдэн төр болж байна? 800. 800 болцсон уу? Ээ, гой манжи идэв. За. 400. За, бүгд 1200 болж байна. Наадахч би аваа харж байгаа. За юу. За юу чи. За, 1200. Одоо нооныхоо төрлийг нэг төрлөөр нэмэгдүүлнэ шүү дээ. Манжинтай болж авлаа. Манжинтай гой хоол идэнэ. Гэтэ бичний хэсгийг балаа хөхтэй те. Манжин байхад махаар яах вэ? Манж явахад монголоор яах вэ гэж бас бидний бас дээрлэгчсэн байгаа шүү бас. Тий завгүй яваад байна. Хоолтойгоо ноцолдоод байна. Хажуугаар нас даалгавар хийгээд байна. Мөнгөө босгоод байна. Тий тэгээд эн чинь бас харах шнөр ямар гараад хотын гудамжаар метрлээд яваад байлтай биш. Тиймэрхүү байна да. Тий эн чинь юу юм бэ шүү? Энэ жил Баян-Улгийн аймгийн 2-3 сумын 100 жил болж байгаа юм байна. Цэнгэл сумын болж байгаа юм байна. Алтан цогц сумынх нь болж байгаа юм байна. Тэгээд энэ жил чи яг нөгөө Монгол түмэн чинь ер нь бол зүгээр бас наадах тоглох ёстой штэ. Хүүтэн жавртай өвлийг давлаа. Тарчих хаврыгаа давлаа. 100 цаг ирэхээр малчид маань ерөөхдөө бол морь малаа уралдуулж наад штэ. Бас нэг нааддаг зугаацах юм аа. Зугаацах үедээ зугаацах ёстой. Тэгэхээр одоо би хаажиж байгаа вэ гэхээр нэгэн даалгавар биелүүлэх ёстой. Тэгэхээр энтэй холбоотойгоор би одоогоос яг бас нэг он жилээ бас одоо мартдаг болчиход байна. Ковидын буруу юу одоо хөгшөрснийх л биш л байх та одоо. Нэг уяач ахын дэрж танаа таны нэвтрүүлгийг Баян-Улгад дэрж хийж ирсэн. Тэгэхээр адуу малны соёл тэгээд морь мал адгуулах энэ тал дээр ерөөхдөө бол миний тэр хонжисэн айл Пернебек гэдэг нэг ах хүү байдیں۔ Яг намайг ирсэн сургаар би нөгөө фэйсбүүк дээр тавьсан чинь дүү ирсэн байна уу? Ирж цай авах уу гэсэн. Тэгэхээр нөгөө цай уужвал болохгүй. Тэгээд бас нөгөө зургийн багтаага бас яриад Пернебек ахынд очиж бас миний сонссноор өөрийнх нь ярьж байгаагаар гэрийнхээ ойролцоо бас морь малаа тижээгээд нэг 2-3 адуутай байгаа юм шиг байна. Тэгэхээр ахын морь хэр шанцтай хурдтай байна. Тэгээд тэр бас морьных нь зүчэн дээр нь бүгдээрээ очиж морь малны тухай манай казак түмний мал адгуулах, морь мал адгуулах тэр соёлоос нь бүгдээрээ бас очиж хуваалцаж тавг солилцгоо. Тэхүү. Тий яг бас уулзах нь өөртөө учрах ёстой тийм л ах дүүс байгаа юм. Уг нь бол цаашаа гэхгүй баха. Таксины мөнгийг та нар өгөхгүй шүү. Бид нар өгнө, бид нар өгнө. 25-аас өгөх юм уу? Тэгнь. 25-аас өгнө гэвэл болж түүнээс биш би бол алхачмаар байна. Тэгэхээр такси дээр хэдэр явд юм бол? Харин тийш сонин шүү дээ. Бас сонир юм байна те. Тэгвэл та нар өгнө гэвэл болж юм таксид чи. Таксид яа. Тий, километр нь хэдэх нь үү? Гэхдээ би ч одоо Пернебекийн хаягийг одоо сайн мэдэхгүй байна. Нэг тэр төрхийн тэр авцаа байдаг шиг санагдаад байгаа. За яг олоод олчих бах. Тий, жолоочтойгоо уулзаад энэ болчих бах. За тэгвэл захынхаа энэ зогсож байгаад таксигаа барьчих да. Яг ерөн зүгээр нэг аймгийн төвийн хувьд зүгээр л жишг зүгээр л байдаг те. Ийм л үлгий сум те үлгий хот. Гэхдээ зүгээр нэг юм ажиллагдаад байгаа нь годомжинд айгүй хөргө цэвэрхэн шүү ер нь. Яг ингээд нэг шороо мороотой байна л та. Гэхдээ хог хаягл маягл энэ гэдэг нь айгүй ер нь их цэвэрхэн байхаар ер нь Баян-Улгийн төв үлгий сум. Ер нь нэг тийм ингээл хог шороонд дарагдаал тэгээд байгаа юм бол байхгүй биш шүү. Ер нь тийм анзаарагдлаа надад ер нь. Тэг ер нь ч одоо тэгээ гудамжинд ер нь нэг согтуу хүн чи ер нь хаа сайгуул нь бага болцсон. Гэхдээ сум аймгийн төвүүдэд нь харагдаад байдаг бас нэрээ жоо халамцаа бүлэмцээ явж байгаа хүмүүс нь ховор юм уу? Ер нь гайгүй. Тэгээ ч яг энэ ч нэг бас шашны юм байгаа бах те бас. Хаа явахаа мэдэхгүй та энийг мэдхүү. Пернебек ахыг мэдхүү. За. Пернебек. Төрхийн тэнд байдаг. Төрх хэмлэгийн тэнд байдаг. Нэг хоёр давхраар байшин байдаг да. Төрхлөө оронгуудад тэг чигээрээ ингээ хаашаа хэмдэ явхаар нэг ганц хашаатай байшин байдаг шиг санагдаад байгаа байхгүй юу? Такси дээр явдаг яхаа. Километр 2000. Километр нь 2000. Аа за. Энд бензин ямар үнэтэй байдгийг? 2600. 2600.
Тэр нэгдүгээр төрх сургуулийн хажуугаар өнгөрөөл байдаг шиг санагдаад байна. Та Баяуулгийн аль сумын хүн бэ? Алтан зөвс. Алтан цогц. Энэ жил 100 жил нь болж байгаа юу? Одоо 100 жил болох гэж байгаа. Алтан зөвс, Саганнуур, Сэнгэл сум гэд. Сэнгэл. Гурван сумын 100 жил болох гэж. Харин нэр тэгж сонссон юм би. Одоо малаа сойгоолоогоо сурахтай байна лээ. Энд ер нь 21,000 төгрөгөөр Баяуулгад 11 амьдрах нь боломж байгаа юу? 21,000 төгрөгөөр? Аа? 21,000 төгрөгөөр? 21,000 төгрөгөөр? Санаад багч чинь уу танд ер нь? Байхгүй байна уу? Байхгүй юу? Нэг хоёр давхар манай хажууд дээр нь байгаа юм биш үү? Өө тэндээс нүсэн бол. Төр засгийн нэг нөгөө төрх хэмлэг ба штэ. Төрх хэмлэг? Тий. Тэрний хажуугаар өнгөрөөл байж их барих хэмлэг. Төрх хэмлэг гэж би яста санаанд орохгүй байна. Төрх хэмлэг гэж хаана байсан бол? Нэг Турк коллеж байдаг. Гүй. Коллежид нэг сургууль. Ээжүүд хаана хүүхдээ төрүүлдэг тэр хэмлэг рүү? Оо энэ Турк гэж яа. Турк гэж яаж? Тий. Турк гэж бодож байгаа. Төрх. Ээжүүдийн төрдөг хэмлэгийн хажуугаар хоошоо чигээрээ явгуутл байдаг шиг. Турк хэмлэг гэж. Тий, төрх хэмлэг тий. Би Турк гэж сонсон баг. Төрх хэмлэг. Тий. Манай ээжүүдийн, Баяуулгичүүдийн ээжүүдийн төрдөг хэмлэг. Турк гэж. Тий, Монголын өрс маш олон болох болтугай гээд. Би Турк гэж сонсон баг. За. За тэгвэл тийшээ. За. Энэ 1000 төгрөгөө харьцахгүй бүр трам авцсан биш тийм үү? Байнга юу хийвлээ гэж бодоод. За энэ төмөс асууд юм лөө. Сайн байна уу та? За төмөс ямар үнэтэй вэ? Төмөс 1200 байна. 1200? Тий. За би лов 1500. би их ч нэг ширхэг лов аваад үлцэнд нь төмөс авъя. 1000 төгрөгөнд тааруулаад та надад грамлаад өгч. За баярлаа ихчээ. Ногоо бол сайхан гайгүй үнэтэй байдаг юм байна шүү. За. 1000 төгрөг. Ингээд 1000 төгрөг тааруул. Той тийм ээ. За ихчээ баярлаа. За. Арилжаа 8 өндөр байх болтугай ихчээ. Миний сайхан ихч баяжаарай. Ихчвэл зах зээлийн үнээс ер нь бол хямд зарж байна. Ингээ хороод л ер нь их сайхан шүү. Ингээ сайхан хүмүүс ингээ төөрхөн өөртөө ингээ гараад ирдэг байхгүй. Ийм их төмс луунтай болчлаа шүү дээ. За энэгээр чинь баг ингээл юу вэ? Үлдсэн 4 хоног бол тэгэл ноор тасрахгүй байх нь шүү дээ. За ингээ өнөөдөр хулдаа авалт манай амжилттай боллоо. Одоо даалгавраа хийхээр явцгаая. 21,000 реалити шоуны гол зорилго нь оролцогчдын өдөр тутмын амьдрал, тэсвэр төвчээр, ур ухааныг сорихоос гадна үзэгчдэд бодит амьдралын үнц нь нийгмийн байр байдлыг харуулахад оршдог. Харин өнөөдөр од гэрэл айлд зочлоод хоол хийх даалгавар авлаа. Өлсөөд мөнгөө өрчихвээ гэх айдастай л яваа байх та. Од гэрэл маань арай л гунигтай харагдаж байна шүү. Ийм үед сэтгэл сэргээдэг хамгийн амархан, хамгийн амттай арга бол шоколад гэдэгтэй марх хүн цөөхөн. Гэснээс Golden Gobi брендийн Truflis набор шинэ төрх, шинэ мэдрэмжтэйгээр худалдаанд гарсныг та нар дуулсан уу? Загварлаг савлгаа, дотроо 4 төрлийн шоколадны тансаг багцтай. Хамгийн гол нь энэ удаад артисан буюу гар аргаар сэтгэл шингэн уралсан гэдгээрээ илүү үн цэнтэй болжээ. Шинэ дүр төрхтэйгээр хэрэглэгчдтэйгээ анх удаа уулзж байгаа энэ мөчтөө манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр хамт байгаад талархаж байна. Ерөнхий ивент итгэгч эзэгтэй таны эрүүл сонголт. Нэвтрүүлгийн ивент итгэгч газрын шимээр амьдралд амт нэмэн газар шим. Ядаргаар тайлах. Янзтай ясны шүл. Манай эзэгтэй туслахын туслах эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6
Евтаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлд дэмжиж Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд Эзэгтэй ургамлын төс. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад хөдөлтэй. Нэр юм уу? Бэлт чанар. Вау. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Хайртай хүндэд зориулах хамгийн тансаг бэлэг бол гоо үзэсгэлэнг бүрдүүлэгч Этха Bell Cosmetics. La mer qu'on voit danser le long des golfes clairs a des reflets d'argent la mer. Хорин цаг чансан ясны шүл. Амттай, шинтэй, янзтай. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Хорин цаг чансан ясны шүл. Амттай, шинтэй, янзтай. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч B Family So Tasty. Гэт. Сайхан ах минь. Сайхан аварч гин үү? Сайхан аварч байна. Гинт залгаад гинт хурж ирсэн дуучлаарай. За. Тий. Дүүчүүд ямар сонир хүн. Тийм ээ. Ирээд 5 хонцоо 6 дахь өдөр болж байна. Оо за. Тэгээд сая нэг хүнсний зах орсон тань хүнсний зах чи хаалттай байдаг юм байна. Би өнөөдөр зах ажиллахгүй шүү. Өнөөдөр зах ажилладаг юм байна. Тэгэхээр танайг шүү зориод ирлээ. Оо за. За алуу сууй. За аль дэшээ суун. За. Алуу. За би ингэсийгээ сууч. Тухтай сайхан байна. Таны бие тийхээ сайнгүй. Сайн явж гин үү? Сайн явж гин. Сайн явж ирсэн үү? Сайн явж ирсэн. Онгоцоноос үгүй наашаа ирэхин ч хамар байлаа. Онгоцоноос сайхан хүрээд ирсэн. За. Энд бас асуудалтай яваа. Энэ хоёр нөхрийг харж байгаа үстэй ингээд намайг тасалдаад агаад ингээд нэг юм камертай. Тэгээд баян үлгийд 10 хоног 21 мянган төгрөгөөр амьдрах даалгавартай. Оо за. Тэгээд жоохон тиймэрхүү явна. Гэхдээ дайжгаа алцахгүй явна. Өнгөтэй биш үү? Бас одоодож гал алдчихгүй шиг гайгүй л явна. За, таны морь хурдан уу? Морь хурдан байна уу? За, сайхан аварч байна. Тухтай сайхан байна. Ажил тавлаа. Дайжгаа. Тэгээд 25 дахь цогцлыг хийж байгаа дахиад ирсэн. Гүлээг чадсан. Гүлээ сая гарсан. Гарсан. Нөгөө манай ачиг аваад. Одоо ороод ирнэ. Дүүгрээдүүд сайн биш. Одоо өвзөө хэд дуудан 8 жил болсон. 8 жил болсон баг. Одоо энд ирж хоноод танаа цаг уугаад тэрнээс хойш 7-8 яг өдрийг жилээ бас санахгүй шүү. Юм мартуугаа болчих юм аа шүү. Хавар баха. Хавар тийм яг л нэг юм хойсоноор уу байсан шүү. Тийм байсан. За. Морин тэр хавар байна. Морь энд нэг 2-3 морь байгаа үйж байгаа. За. Энэ жил манай төс нутгийн одоо уугуул нутаг би Цингэл сумынх штэ. Би яг зөв сансан. Тийм байна. Тэгээ манай Цингэл сумын 100 жил аятай. За. Тэгээд энэ 3 сумын том аятай л да. Энэ Алтан цэгс сум 100 жил аятай. Тэгээ манай Цингэл сум 100 жил аятай. Тэгээд Цагаануур тосхон. Тосхон штэ тэр чинь Ногооноор сумын одоо харьяат тий. Тэр тосхоны 100 жил аятай. 3 том 100 жил аятай. Тэрэнд бас нэг хідэн мод уйж байна. Хотод бас нэг ганц 2 мөр уйлж байна ахын тэгэл
Болох байдгүй. За. Гэн хөрөөдөд сонин сайн байна. Гэхдээ юу одоо баг гүлээ ихч дэлдүү юм хэлээд ирэхгүй байх шүү. Одоо гүлээ ихчээг нөгөө төрөө ирсэн гэ ширээ дөрөв юм засна хурж ирэх байх. Дүүн ерөөсө дөрөв зүсэж болохгүй, юм идэж ууж болохгүй. Үгүй тийм гэрээс хоосон гарах юм уу? Ядаж нэг цай амсчаад гарыг та. Харин тийм Монгол хүн байна да. Тийм цай амсчаад гарыг. Түүнээс юм мэдэхгүй шүү. Эртхэн хэлж гүлээ ихч мэгч цаа чи боо юм бэлдэн шүү. Харин тийм сүр болоод хэрэггүй шүү гэдгийг хэлээрээ. Тэгээд ороод гарсан гөрөг уурлаа шүү. Тэр Небек ахын би орж ирээд айгуу тод санаж байна. Одоо энэ ханд үлгээтэй байгаа шашууны үед. Шашууны үед. Шашуул манай Казах түмний ер нь бол их бэлгэдлийн тим шоу. Яг хил ам цагаан хил амнаас тий хар цагаан хил амнаас хамгаалдаг. Гол нь шашууны үдэн дээр Коран судрын ишлүүд байдаг гэж үздэг. Ийм чухал шоу байдаг. Тэгээд ер нь энэ чи яадаг л нэг залуу шинэ хосууд мосууд ч хүртэл эндээ тий зүүд шинэ машин авах хүртэл нөгөө зүүдэг байхгүй машинда хар хил ам тусахгүй. Хурдан мориндоо зүүн. Тий. Тэг хар хилэмс хамгаадаг гээд. Тий. Тэгээд энэ чи ямар ч хорхоос авж энэ төр идэхгүй шүү дээ. Хамгийн онцлог нь. Тэр бусад ангийн юу үлгчрүүл цагаан эрүүгийн тэр идчихдэг шүү. Цагаан эрүүг чи идчихдэг шүү дээ. Энэ ямар цагаан эрүүг хийдэггүй. Одоо 20 хэдэн жил болж байна. Ойртдгүй юм байна тий. Тийм одоо цаанаасаа нэг юм байна да. Ийм байна тий. Тэгээ хамгийн нэг сонин Коран судрын ишлүүдийн үдэн дээр байдаг гэж ярьдаг юм аа. Ярьдаг юм байлээ тий. За. Одоо дүү яана. Яач вэ? Энэ ч одоо юу мэдхгүй байхгүй. Юу мэдхгүй байхгүй. Тэгээ одоо яг харин ажил дээр юм. Ахыч хоёрыг үл хөндөлсөн гэж битгий бодоорой. Манай концерт өмжөмж очломтой хүмүүс цаа уухгүй гарна гэдэг бол энэ хүмүүсийн хувьд бол баг эдгэр хүмүүсийг үл хөндөлж байгаа байдаг. Тэгээ одоо яа их хөө одоо тэгээ дүрмэд байгаа л гарын харин адуун дээр нь очи хэмээс авч ирчихье. Тэгээ. Дүүр шинд баяртай байна. Адуун дээр очи сайн хэмээс ирчихье. Ана хэрнээ ачаа таны ч одоо уяачин цогч яг юу юм? Аймгийн алдарт яа. Аймгийн алдарт уу шүү дээ. Аймгийн алдарт. Тий. Одоо хамгийн аймгийн алдарт яасан дээд бол тэр шүү дээ. Тий. Тэгээд улсын алдарт. Улсын алдарт руу очив. За. За тэгвэл тэгээл дээ мэд. Тэгээ. Заадгал мартах уу? Мордоо. Сараа дээр авцаа урчих хаа. За тэгээ. За. Казах айл зочилсон хүнс ялангуяа эдээ ундаага амсахгүй гарах нь тухайн айлыг үл хүндэтгэж бомит ойлгогдож мэднэ. Тиймээс зочин айлд заавал ямар нэгэн зүйл амсаж хүндэтгэл илэрхийлэх ёстой гэж үздэг. Гэтэл манай хоёр оролцогч 21,000 шоуны хүнс сорилтын дор орж хоол хүнсээр хязгаарлагдмал байгаа учраас идэхгүй өнгөрөх нь зайлшгүй зүйлээ. Тэд дараа заавал идэндээ гэсэн итгэлээр олон амтд ширээний хажуугаар өнгөрч байна да. За ингээд нөгөө айлаа хайсаарлаа. Сайн байна уу? Танаас юм асууж болох уу? Би ингээд Улаанбаатар хотоос 21,000 реалити шоуны оролцогч байгаамаа 25 дугаар телевизээс явж байгаа юм. Тэгэд ингээд нэг айлд ороод би ингээд хүнсний материалаар нь хоол хийж өгөх ёстой байгаа юм. Та одоо завтай байна уу? Манай гэр бүр юунд байгаа шүү дээ. Бүрийн цаана байгаа шүү дээ. Өө тийм үү? Тий. Тэгэхээр арай боломжгүй мөш тий. За баярлалаа танд. За баяр. Бүр үнэхээр иргэний зориг бас шаардтай юм байна. Би ч бас цагаад болохоор яг иймэрхүү юм яг асуухаар бас хичээд идэм юм. Гэхдээ одоо яг уухгүй тэгээд заавал даалгавраа амжилттай хийх ёстой. Мэдхгүй одоо яг тулуулаас жоох ичимхээ шүү дээ. Тулуул за энэ хүнээс суугаад үзье. Салям. Сайн байна уу та? Сайн байна. Йоо би Улаанбаатар хотоос явж байгаа юм. 25 дугаар телевизийн 21,000 реалити шоуны оролцогч од гэрлгээд эмэгтэй байгаамаа. Тэгээд баян үлгээд ирээд одоо би 6 дахь хоног дээр явж байна. Нийт 10 хоног байх хэвээр. Тэгээ 10 хоногийн хугацаанд 21,000 төгрөгөөр амьдарч байгаамаа. Тэгээд манай шоуны гол онцлог нь өдөр болгон даалгавар оролцогчтой заавал одоо биелүүлэхийг шаарддаг. Тэгээ өнөөдөр миний даалгавар болохоор нэгэн сайхан айлд ороод хүнс нь одоо хөрөгчөнд нь байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийг харж агаад тэр айлд одоо хоол хийж дайлах хэрэгтэй байгаамаа. Та юу боломж байвал танаа гэрчээр нь хаана вэ? Манайх одоо энэ Самаалах хотхон гэдэг энэ орон цуснд байна. А энэ шар уу те? Би тэгвэл танад ороод танд гоё хоол хийгээд өгч болох уу?
Болно олно. Тэгэлгүй явах уу болно? Йоо ашгүй. За тэгвэл одоо ингэ шууд орчихлох юм уу? За таны хин гэдэг вэ? Лена гэдэг. Лена та хэдэн настай? 36. За. Ямар мэрэгчлээ хүн? Би гадаад хэлний багш. Оо ямар мундаг юм бэ? Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд ажилладаг. Тийм үү. За гэр бүл үр хүүхэд нэг хүүтэй ганц би ээж байна. За тэгвэл би хөөхөн хүүд нь танд зориулаад байгаа материалд нь тааруулаад гой хоол хийж өгье гэж бодлоо. За та ор. За өндөг байгаа юм байна. Энэ дрож юу те? Шоколад байгаа юм байна. Ургамлын тос байна. За энэ юу юм? Кимчи юм уу? Дарсан ногоонууд. Сүү юу? Тэ сүү байна. Бэлэн бас гурил байгаа юм байна те. Хэрсэн гурил. Энэ юу юм? Сүүлийн тос. Сүүлийн тос. Хайлуу. За тэгэхээр би тэгвэл гоё цайгаа чанж өгд юм лөө Монгол эмэгтэй цай. Халах цай чанж өгд юм уу гэж бодлоо. Ойртстэй юм хараагүй шүү дээ. Би ч 21 мянгаар амьдарч байгаа болохоор өдрийн 1000 төгрөг зарцуулж байгаа шүү дээ. Юм жижигэн жоохон юм л манад байгаа. За тэгээд тэнд ингээд Од гэрэлмийн хөргөгч дөрөн хүн сараад цочирдоод байна уу да? Айлд ирсэн хүн байна. Амттай хоол хийхгүй бол болохгүй дээ. Түүний хоолыг болсон хойно нь л харах нь дээ. За ямар ч хэлсэн хөргөчн доторх байгаа бүх хэрэглэж болох материалуудаа гаргаад тавьчлаа. Хамгийн түрүүнд мэдээж сайхан цай чанж өгөх ёстой байх гэж бодоод сүү, сүүлийн өөх, шар тос. Тэгэд хавирга сайхан хэрэглэн цайнда. За тэгээд үхрийн мах бас гаргацсан байна. Үхрийн махаараа хөөхөн хүүдэн пицца хийж өгд юм уу гэд бодсон байна. Пиццаныхан гурилаа бас хэмжээг нь тааруулаад тавьчлаа. За тэгээд загас маань хэсэг хооронд загасны толгойн шүл тэгээд шарсан загас хий. Тэгээд нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Муутлуугийнхаа ийм буржгар гоминг бас өнөөдөр хэрэглэе гэж бодож байна. Махтай гоминтой салат хий гэж бодсон. За тэгээд эзэгтэйгээ брэндийнхаа ургамлын тосыг сайхан ашиглана. За тэгээд мэдээж загастай минь хамт гоё шарсан төмөс байвал илүү тохиромжтой байх. За тэгээд чинжүү бол пиццандаас орчих байх. За лууван сонгон төмөс бол ерөнхийдөө бол загас пицца хоёронд ер нь жоохон орох байх шүү. За тэгээд ер нь ажилдаа орё. Тань юу танд ивгүй байна уу ингээд хүн зүгээр нь орж ирээд зүгээр. Гайхаад энэ ямар хол хийчих болов гэж бодлоо. Тэр зэрэг амттай хол хийчих болов гэж бодлоо. Харин тэгэхээр чи би бүр сандраад ямар ч хийсэн сэтгэлээрээ тэгээд нэг сайхан хоол хийхийг хичээгээд чадан ядан одоо хийя. Тэгвэл мэдээж айлын гал тоогоо гэдэг бол яг нөгөө зөвхөн эцэгтэйдээ л үйлчлдэг гэдэг нь шүү дээ. Ер нь бол айлын гал тоогоо. Тэгээ тийм болохоор айл болох тэгээд надад ээлтэй байгаарэ галтогоо мэдгээл одоо үргэлжлүүлээ да хоолыг хийгээд эхлэе да. Одоохондоо 21 мянган төгрөг чинь юуд ч хүрэхгүй штэ. Одоо энэ ширээн дээр байгаа юмнууд чинь нэг 50-60 мянган төгрөг юм бол гарах ба. Би ч одоо 21 мянгаар 10 хоног энд амьдрах хэрэгтэй байгаа. Тэгээ одоогийн байлаар 6 хонжийн 6 хоногт чинь би ч одоо хэдэн төгрөг өрчөө 5-6 мянган төгрөг зарцуулсан хүнсэндээ. Тэгэл ямар ч гэсэн амьдрал хамгийн их мөнгөтэй үйлдсэн нь нэвтрүүлгийн яалагч болох юм. Тэгээ би айл болох химнээд гамнаад тэгээд ерөнхийдөө баг хоол идж байгаа гэсэн үг. Тэгээд албаараас нөгөө нэг манай нэвтрүүлгийн багийнхаа албаар хоол хийж хоолны үнэрт те намайг хэрхэн төвчээртэй өөрөө бас байх нь гэдгийг бас давхар туршиж байгаа. За тэгээд дээрэс нь мэдээж Баян Үлгийн аймаг, Үлгийн хот сайхан казак эмэгтэй гэрт ирсэн байна. За ингээд хэсэг хугацааны дараа уулзцгаая. Эсвэл яг л үнэртэж байна да. Энд мөр хийж байгаа. Энэ нэг дааг энэ хулгаалсан ишнаас тэр боор азар. Тийм хэд цөөхөд хийж байгаа. Энэ жил манай нэг түрүүний хэллээ шүү дээ. Цингэл сумын 100 жил ойтой. Алтан цог сумын 100 жил ойтой. Тэгээд цагаануур
тосхны 100 жил хойтой. Үүдэнд нь л ерөөдөө. Тий. Тэгээд хэдэн мөр дүйжинд энэ нэг одоо 100 жилд нэг төрөв хайранд осчих байх гэж гордод байна шүү дээ. Тухайд чимээгүй. Одоо тэр юу мууныхаа шашуу мууны хөдөлбөрийг сайн ягараа хил ам шиг тийм чимээгүй байсан гэж баг шүү. Бид нар ч болж байгаа бэлгэдлийн хүмүүс шүү дээ. Харин хил ам яах юм бөхчүүд ч үргэлж наадмын өмнө илдүү яриа өрөөнд ордгоо энэ төр гэж байдаг юм байлээ. Хил амны нэм. Яг үнэ. Та одоо хэдэн насны морьд оролдуулж байгаа юм? Ер нь өнөө одоо яг одоо бол 3 насны морь байна. Их нас азрах тэгээд даах. Тэгээд хотод бас нэг соёол нь юулж байгаа. Ааха. Манай хурай дүүгээд. За. Од гэрлгээд. Аймгийн алдарт яач. Манай нямд орж гээд найз маань хүн. Тэнд нэг соёол нь юулж байгаа. Тэгээд одоо 100 жил хойдоо нэг үзэх санаа байна шүү дээ. Энэ жил тэгээд Увс аймгийн 100 жил байна шүү дээ. Баруун бүс болно. Тий. Увс аймагт 100 жил хойдоо баруун бүс Увсад болно. Тэнд бас нэг очиж уралдах санаа байна. Хонгор морийг энэ жил их бэлгчилтэй. Миний нэг хурай дүү байдэ. Аймгийн алдарт яач Нурлаат гээд Улаангас сумын угуулда Улаанбаатар хотын суугуул. Аймгийн алдарт яач Нурлаат маань ахтаа бас 20 жил ерхлээ сайхан ах дүүс явуулаа гэд бэлгэнд өгсөн. Хонгор галзан мөр. Тэрнийг л уйж гин. Тэр Нурлаатуудаа бас энийг одоо танайхныг бас харж байвал. Тий, харж байвал Нурлаатуудыг баярлалаа. Сайхан их нас бэлгэлсэн Нурлаатуудаа бас баярлалаа сэтгэл. Та ч нэг юу вэ? Энийг аймагтай билээ үнийг 3 нас бас төрүүлдэг юу яа. Тий. Тэгсэн. Баян үлээд анхны тохиолдол байдаг ч үлээ. Тий, 13 онд шүү дээ. Дид 3 нас төрүүлж ирсэн. Аймгийн одоо 13 онд аймгийн наадмаар соёол их нас хязаарлан төрүүлж ирсэн байхгүй. Тэр жил азар гуралдаагүй. Тий. Жир миний 3 нас төрүүлж ирсэн. Тэгээ 13 онд завхны 90 жил отхон төгрөг их хурд баруун бүс завханд болсон шүү дээ. Тэгт бас нэг даага яригдүүлж ирсэн. Манай Баяулгийн аймгийн баг 90 түүхэнд анхных. Та ч одоо Баяулгийн аймгийн Цэнгэл сумынх гэхлээр та ч ер нь хэдэн үеэр одоо яг энэ Баяулгад амьдарч байгаа хүн болж таарч байна ер нь. Баяулгад манайх 72 оноос амьдарч байгаа. Аха. Тий, 72 хүртэл Цэнгэлд байсан. Би өөрөө Цэнгэл сумын уугуул Цэнгэл сум төрж өссөн. Тий. Тэгээд манай аав эртэн хүрсэн л дээ 72 онд. Би 2 нас 9 сартай үлдсэн л дээ ээжтэйгээ. Тэгээд баг мэдхгүй аваа. За. Тэгээд би тийшнээ 3 нас хүрээгүй 2 нас 9 сартай үлдсэн юм байлаа. Одоо энэ Баяулгад байдаг миний уншиж байгаагаар одоо юу гэдэг төрөг гаралтай гээл тэгнэ хэрээдл гэж ярина. Та чи юу аль одоо овгийн хүн болж таарах уу? Би хэрээчтэй. Хэрээ гэдэг энэ хэрээт гээд манай одоо нуус товшонд бол хэрэгтээр явж байгаа шүү дээ. Тий. Хэрэгтийн 12 омгийн отгон сарвас омгийнх нь би. Овг гэх одоо. Тий, сарвас овгийн. Ирлээд дан нэрлээд өнөд дурлж шүү дээ. Зөвхөн нэг хэмжээнд багтахгүй л ялгаа байна. Нөгөө сэрвэний. Тий. Сэрвэнд орох орохгүй. Жишээ нь одоо их нас бол 141 шүү дээ. Тэгээ метр 41-т орсон тэгээд орж байгаа. Орохгүй тэгээд хасагч байгаа байхгүй. Дааг болохоор 127. Одоо энэ миний дааг 50-тай дааг шүү дээ. Ааха. Тий. 50% таа гэсэн үг шүү дээ. 50% таа. Одоо их нь 50% таа азраг нь 50% таа. 250 мөргсөн. 50 мөргсөн гэсэн. 250 мөргсөн дааг л да. Энэ Нурлаат өмнө бэлгэнд өгсөн халзан мөр 25 таа. Тэр боор азраг бол 25 таа зүг шүү дээ. Тэгээд одоо энэ 25 таа гэж яриад байгаа нь 50 таатаа үзэхээр ер нь яах юм? Ер нь барах нь. Ер нь сүүл үед барахгүй шүү. 25 таа бол 50 тааг барахгүй л байна. Барахгүй цусны хөлний хурд гэж юм байд юм байна. Тэгээ цусаараа дилж идэх юм л да. Тий. Ер нь тийм байгаа. Яач юм бол ер нь хамгийн гол зэчин бол шудраг үнэнч байх ёстой л да. Тэгээд яач хүн гэхээр одоо зарим нэг баян хүн одоо мөнгө багтсан баян хүн л морид гэж бодож магадгүй. Тэрэндээ биш шүү дээ. Энд чинь Монгол одоо Монголын маань нөлж хартсан бид нарын өв соёл тээж явж байгаа. Тэгэхээр энэ ч одоо бид нар яач тэр мөнгөндөө биш. Яг өнөхөр тэр өв дэцсийнхаа
соёлоо тээж явж байгаа учраас бид нар тэрийг одоо залгамжилж байгаа шүү дээ. Тий. Тэгээд хамгийн гол юм нь болохоор ер нь ёс зүйтэй байх нь маш чухал да. Хүүхдийг морь уралдуулахгүй гэдэг байгаа. Тэр хүүхд чи өөрсдөө унийгээ дээрэд идэг юм билээ шүү дээ. Бас ер нь бол яг хаанаа л ерөөхдөө нэг ойлголцоо төрхөн зөвл бах. Тэгээд энэ нэг уучраа олох бах. Гэтэ айгүй их мөнгө эргэлддэг салбар юм байлээ шүү. Ер нь тийм том салбар л да. Мөнгө эргэлддэг. Ядангуяа тэр үржлийнх нь бол бүр их мөнгө зарцуулж байгаа. Чинхүү одоо цэвэр араб англи азаргууд авчираад одоо үржил хийж байгаа шүү дээ. Тэднээс ч бас амаргүй байгаа шүү дээ. Бас л их мөнгө эргэлдэх газар л да. Тэгээд тэр чинээс одоо хоолоо олж идж байгаа улсууд байна. Ажил хийгээ цайлан гавж ийн. Бүтэн одоо өвөл зүүнгөл үйдэг шүү дээ. 4 өглөөлт жилийн. За сайхан адуунууд байна. Адуун нь шанстай байх болтугай. Баярлалаа. Цингэл сумын наадам Пернебек ахын уяаны наадам болох болтугай. За Эрэлбаатар. Хурдан хөлгүүд нь алтан төрөө байх болтугай. За Эрэлбаатар. Монгол түмний 93 наадмын чухал хэсэг нь яхааргүй хурдан морины уралдаан. Эзэнтэй хүлэг эрэмгий байдаг гэдэг. Мориндоо сэтгэл зүрхээ зориулж, өв уламжлалаа өнөө хүртэл тээж яваа Казак түмэндээ талархал илэрхийлье. Уяач Бердибек танд уйсан морь тань уралдаанд хурдалж, урамтай сайхан наадарай гэж хүсье. Хөлсөн тунарсан хүлгийн тань хэмэр цэргэж, тоонт гэрийн тань тоос бужигнах болтугай. Уйсан хүлэг тань уралдаанд шансаа гайхуулж, уяач таны нэр алдар түмэндэд цойрайтна гэдэгт итгэлтэй байна. Ерөнхий ивент тэтгэгч B Family So Tasty. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Ядаргаар тайлах. Янзтай ясны шүл. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Gobi-гийн шинэ шоколад амсаад хөдөлтэй. Нэр юм уу? Бэлт чанар. Вау. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Манай эзэгтэй туслахын тослох эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6 Е-витаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд эзэгтэй ургамлын тос. Ясны шүл. Амттай, шимтэй, янзтай. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Ерөнхий ивент тэтгэгч Мора хандалсан тос, шин мэдрэмж, гайхалтай хослол. Багш хүний ер нь одоо хамгийн сайхан зүйл нь юу гэдгийг?
Би болохоор нөгөө манай ээж болохоор дандаа нөгөө эмэгтэй хүнд хамгийн цохимжтой мэрэгжил бол багш мэрэгжил гэд бид нар дандаа хэлдэг байсан. Тэгээд би багш мэрэгчлийг сонгосон. Дээрээс нь манай аав ээж хоёулаа багш болохоор ерөөсөө би ч гэсэн багш болно л доо гэж хагаад тэгээ сонгоцсон. Тэгвэл багасаа ер нь бол бүр зорьсон зорилготой байсан юм шүү дээ, тий? Манай одоо хөдөө орон нутгийн боловсролын систем ер нь ямархуу тань санагдаж байгаа вэ? Багшийн одоо хомсдол их байгаад байгаа гэж би бас нөгөө нэг сонссон. Тэр үнэн нь үү? Яг манай Баян-Улгийн аймгийн хувьд болохоор яг багшийн хомсдол бол байхгүй. Гайгүй юу тийм. Аа. Зарим захын сумдуудаар байгаа юу? Тэрийг бол өстө битгэхгүй юм байна. Гэхдээ яг би бол сонсож байгаагүй тийм нэг багшийн хомсдолтой гэд бол сонсож байгаагүй. Ер нь дайжгүй. Ер нь дайжгүй юу? Казак сургуулиуд нь жоохон ялгаатай. Багангтай болохоор ерөөсөө нөгөө казак хэлээрээ судалдаг. Тий. Манай аймгийн хувьд болохоор нэг монгол сургууль байгаа. Бусад нь болохоор казак сургуулиуд. Тэгээ баганд нь ерөөсөө казак хэл уран зохиол хичээлүүд нь ороод тэгээ дунд ахлах ангид ч гэсэн мөн орно. Монгол хэлний хичээл хэдвэр ангиас орж эхэлдэг үү? Казак сургуулиудад болохоор 1-р анги, монгол сургуулиудад болохоор ерөөсөө 2-р анги байж таа. Казак сургуулиудад. Манай сургуулийн хувьд болохоор ерөөсөө Улаанбаатарт адилхан 1-р ангиас нь монгол хэлээр явагддаг бүх хичээл нь. Та ер нь одоо нийгэмд яг багш гэдэг багшийн талаасаа одоо хилчмээр одоо нэг ер нь бол сурагчид эцэг эхчүүд нэг ийм дээр л анхааруул илүү зүгээр идэм да гэж ер нь бодож явдаг зүйл байдгүй. Байвал та хэлээч. Байгаа л да сүүлийн мэдээж хүүхдүүдийн одоо нэг цахим хэрэглээ маш их тэмдэж байгаа. Харин тэгээ цахимдаа л хүүхдүүд анхаардаг болсон. Ер нь хоёулангийн хамт аваа явуучвал ер нь болохгүй юм гэж байхгүй л гэж би боддог. Тэгээ хүүхдүүд хитрхи нэг цахимжсан болохоор нэг бэлэнчлэх юутай болцсон. Тэгээ даалгавраа сэтгхүйтэй болцсон тий. Даалгавар одоо нэг AI ChatGPT гэдэг нэг бэлэмнүүд бий болсноос хойш бүр амар болчихсон. Тэр нэрээ аюул болж байгаа юм байна тий. Асуултаа оруулаад хариултаа авчдаг. Өөрсдийнхээ нөгөө тархит болгоогоо ерөөс ажилуулдаггүй. Бэлэнчлэг хитрхи нэг бэлэнчлэг сэтгэлгээтэй болж байгаа. Тийм учраас тэрэн дээр бас эцэг эхчүүд анхаараасаа яг хүүхдүүдийг өөрсдийг нь бие дагаад юмыг хийлгээсэ гэж боддог. Би. Миний пицца болохоор агуул гайгүй гарчтай. Гэхдээ нөгөө хойлогийн байгаа нөгөө нэг юу маань сэр маань яг нөгөө нэг талхан дээр тавьдаг сэр байгаа учраас тэрийг л ашиглаад хийхээс тэр нөгөө нэг яг үндсэн пиццаны сэрийгээ бодвол яг арай мэдээж жоохон харагдах байдал нь жоохон тиймхэ харагдах ч гэсэндээ амт нь бол баг ялгаагүй дээ. Өстө хурц үнэтэй хамаг ходоод ажиллаулаад тийм л энэ. За ингээд ивент тэтгэжийнхаа мань үзнээс хэрэглээ газар шимээ уяг мань үз. Энэ гоймо махны салаад өстө бүр хамгийн гоё шүү дээ. Маш хурдан болдог. Яа энэ бүр инаар шүлсэн би. Яа. Шөөш. Тэ амтын мэдхгүй угаасаа амтлсан амтлагуу үнрээр нь мэдэж ин дөө. За мэдхгүй ямар ч лээс нэг байгаа ямаар нь загас шарж гин. Ингээд пицца хийж гин тэнд гомгийн салаад хийлээ. За тэгээд луунгийн салаад бас хийн. Энэ бол үнэхээр үе юм байна үз. За ер нь тэгэл майнууд заахад ямар ч юм идсэн дэ үегдөө. За одоо хоол маань бараг 95% дээр ирж байна. Зүхэн загас шарагдаж дуусаад боллоо. Тэр ширээгээ засын нөгөө эдгээс дуудаа энэ хавирхаа цэгцлээ. Тэгээд хэсэг хугацааны дараа уулзцгаая. 6 өдрийн орой ол. Өнөөдөр хүнсээ зах орсон. Зах нь өнөөдөр амард юм байна. Тэгээд Пернебек ахыхаа юунд нь очиод бас мэндийг мэдчихлээ. Гүү яалаа гэж бүгдийг хийх юм. Нэг гоё одоо ногооны төрөл өнөөдөр нэгээр нэмэгдсэн. Бүгдээрээ хүнсээ захаас нэг манжаа авсан. Тэгээд
бас жоох өнгөлөг хоол идэ да гэсэн ч одоо алин болгоё гэж нэх мохоо ядраад өөрийгөө өрөвдөө суугаад авахтай тийм үстэй. Одоо амахгүй. Одоо ядарч эхэлж байна шиг. Одоо яйтайхан өнөө маргааш захаврал одоо нэг хавирга байгаа. Дахиж нэг хавирга аваад юм гоё нуруу авч хаад маргаас чамчитнэ. Яг төрүүлж юм яг яах чагаа тэ өөрөө туран ядран тий бас нав дэмж байгаа хүмүүсээс байгаа тэднийхээ бас итгэл сэтгэлийг бодохгүй бас болохгүй байх шүү нэрээ. За зүрх энэ бүгдийг хийдгээ бас барахгүй байгаа юм аа. Гээ бодлоо бас тэгсэн мэтлээ төрүүлчих гээл үзээд байгаа юм тий бас ганц өдөржсэн ганц хийчих авч үлдчих гээл цамаа гоё арт хүн байгаа үстэй. Ер нь тий өсөж үзээгүй энэ олон сая малтай хүмүүс тэгээд одоо ер нь махаа идэхгүй гээд яах юм бэ? Ер нь тэгээд гоё арт хүн штэ бүгдээрээ бас л бадрангуй хүмүүс штэ бид ч бас л хоогоо бадрангуй хүмүүс штэ бас л. За эзэгтэй минь. Ерхий ивэлтгч эзэгтэй минь. Гэрийн эзэгтэйгээ бас санаж шүү. Цайгийн санаж шүү гэрийн эзэгтэй. Гэрийн эзэгтэйгээ цаг санаж байна. Хов төөрөг гэж байгаа байлгүй. Гэхдээ нэг зурсан зургаараа л явж ийн энтергээ тэгээд идэв. Би бол одоо хүн өөрийгөө л хов зэрэг зурх байх л гэж боддоо шүү. Гэхдээ тэр зурж байгаа тэр хов заяа юм болов мэдэхгүй. Үгүй нэг шүтээд байдаг юм уу? Одоо за бодъё л доо. Манай 21,000 нэвтрүүлгийн зургийн багийнхан одоо юу гэдэг ажил нь бүтэхгүй байлаа гэхэд найруулагч та ном уншуулах хэрэгтэй юм уу? Эсвэл орж байгаа бие бүтлгүүтэд миний сар чиглэн бүтэхгүй байгаа бие хэмрээ самшуулах хэрэгтэй юм уу? Эсвэл ерөөсөө 25-ын захирал алтаа ерөөсөө болохгүй байгаа алтаа хэрэг хэмрээ самшуулах хэрэгтэй юм уу те? Тэгэхээр ийм айгүй утгагүй байгаа. Тэгээ би бол яг хаа Тэнгэр бурхан өвөө эм хоёрыг шүтдэг, жилдээ нэг очиж хүүхдүүдтэйгээ очиж мөрөгдөг, тэнд очиж ерхийдээ залбирдаг. Тийм л юм байдаг. Түүнээс биш ингээд тийгээч гэж бурханаас гуугаад байх юмнууд нэг ч байхгүй. Хэмрээсэн тавиулаад гүгээд байдгүй. Ер нь бол нэг тийм шашин бос маяг л хүн болж байгаа. Маш үлдэлтэй. Миний ээж бол чинь христч юу? Христ итгэгч. Манай гэр бүлийнхэн одоо чи манай хадмалынхан бол их бурхны шашин сүсгтэй хүмүүс байдаг. Би бол аль талдаач биш өвөө эмээгээ шүтдэг гэх юм уу. Ер нь бол тэр хоёртой залбирч явдаг. Сонгоны агч гоё өнөрч шүү. Гөө баг сайх штэ. Би бол махчанж идэх дуртай. Сайхан махчанж байгаа шүлэндэн сайхан гурлаа зурж илдээд хатуу сайхан зурж агаад илдээд лавшаа хийгээд тэгээд шүлэнд наац ирээд идүүл за тэгэл тасарлаа л та. Шилсэл зэлгээл нэг байдаг. Гэтэ ялч үнэхээр энэ чинь эхний 2-3 өдөр бол зүгээр байна гэж үзээд ирсэн. Энд чинь алсуура ийм баг юм мэдээд хажуугаар ингээ даалгавар маалгууртай ингээ босон болоогүй юм яваад тахлаа. Ялч бас ядардсан байх шүү. Тэгээ энэ чинь нэг зүгээр бас мөрөөрөө яваад тахгүй те ингээ нэг юм камер шагаагаад хүний чи хянаад ингээ байгаад тах чинь бас ер нь алсуура ядардсан байх ер нь 11-ийг одоо 11-ийн дараа бол нэлээд ялагдсан л байх шинжтэй байна шүү ер нь бол. Өнөө шин гайгүй унтчихсан урчин нойр нэлээд муу хонлоо. Олон хоног мах идээгүй хүнч аргагүй ядарч байгаа байхаа. Хоолноос махыг нь хасчихвал амьдралын амт бүдгэрэх юм шиг санагддаг шүү. Монгол хүн махгүй бол хэцүүднэ гэдэг. Харин үзэгч та мах идэхгүй хэд хон чадах бол? За оройн хаал өдрөө. Ямар гоё юм бэ. За би танд хийсэн хоолой танилцуулъя. За энэ бол одоо миний өөрийн яг гэртээ хийдэг хийцтэй цай. Ер нь халах эмэгтэйчүүд голцоо одоо юу гэдэг ийм хавиргатай бүр ингэ хоол шиг танахаас айгуу гоё чөмхтэй цай чанд юм л шүү дээ. Ер нь төстэй ийм цай чандаг байгаа. Тэгээд ингээд маш их ажил ихтэй завгүй байдаг болохоор ядаргаанд нь амин дэмэн шүл хэрэгтэй байх гэж бодоод толгой юу загсны толгоогоор нь яг цэвэр толгойн шүл гаргасан. Гэхдээ энэ болохоор тийм ч амттай гэхээс илүү зөвхөн давснаас өөр зүйл ороогүй. Яагаад тэгэхээр нөгөө нэг толгойн шүл ер нь бол олон амтлагч хийхгүйгээр зөвхөн давстай өөрөөр нь гашуунч гэсэн нэг удаа уучих юм бол
хэсэгтээ ингээд нүг тархлаанд дэмжигдэнэ гэдэм байлээ. За тэгээд будаага сайхан жиглээ, луунгийн салаад, тэгээд энэ гоймон махны салаад. Манай нөгөө ивент итгэгч Муутлуу брендийн гоймонгоороо танд нөгөө гоймонтой махны салаад хийсэн. За тэгээд хөөрхөн хүүхэдтэй болохоор пицца хийсэн. Тэгээд мэдээж нөгөө нэг яг пиццаны сэр байхгүйсэн болохоор талхны сэр ерөнхийдөө тавьсан. Тэгтээ амт нь бол дайжгүй болсон байх гэж найдаж байна. Нөгөө загсаараа ингээ яг шарцсан байж байгаа. Тэгээд төмс шарсан. За тэгээд та хоёр маань амтрхан сайхан идэрээ. За энэ болохоор миний хоол тустай. Танаа халахын бүтээчүүд ер нь хийцтэй яг айгу гоё хийдэг. Би л ингэж чаддаггүй. Тийм үү. Тийм манайх нэг хийгээд байдгүй. Тэгээд танаахан л ингээ гоё хийгээд идэм байл. Би сая хал ер нь хараад авчлаа дараа ингээ хийж байна. Танд таалагдж байна уу те? За тэгвэл зөвхөн бодоод энэ надад ёстой таалагдж байна. Тэгэж гин алдахгүй. Хэрвээ тэгээд хийсэн хоолноос амссан бол би 6,000 төгрөгөөр торгуулах байхгүй. Бас тийм юу. Тэгээд би тусдаа өөрөө хоол хийсэн ингээд. Би харин гайхаад байсан. Яагаад ингэж тусдаа хоол яаж байгаа юм бол харин гэж бодоод мах энтер нь таалагдахгүй байгаа юм болов уу гэж бодлоо. Үгүй юу. Би ч мөр арааны шүүс асгараад тааж өстэй. Миний төвчээрийг шатгаж байгаа байхгүй юу? Албаар гоё хоолны үнээр шүү дээ. Энэ нөгөө ядахын чухал биш. Гол нь өөртөө хэлсэн нэг одоо юу гэдэг зорилго гэж байгаа шүү дээ. Тэгэхээр би үнэхээр 10 хоногийн дотор цэвэр шударгаар одоо энэ шоунд оролцох хэрэгтэй гэж тавьсан учраас шударгал бэс дээр байх. Харин нэгэнт ингээд өөртөө зорилго тавьсан учраас зорилгондоо хүрэх нь л бас гоё шүү дээ. Зорилгондоо хүрчээд ингээд тэмцээний ялагч бол бас ингээд тийм хоол газраас ирсэн юм чинь хөдөлмөрийнхаа юу гэдгийг л одоо үр шимээ мэдрээд бас гоё төвчээр бас харагдана 10 хоногийн байдалтай явхад. Тэгээд танд амжилт хүсье. Баярлалаа. Тооёртой ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа. Ингээд манайхыг зурж ийм амтхан хоол хийж өгсөн тандаа баярлалаа. За тэгээ эгч минь манай нэвтрүүлгийг ивент итгэгч газар шин брендийн энэ хоёр гоё одоо салаадыг танд бэлэг болгож өгч байгаамаа. Та ингээд сайхан далхан дээр болон ер нь ямар нэгэн хоол хийхдээ гоё хамтд нь гоё хэрглэж үзээрээ маш гоё чанартай, амттай тийм гоё салаадууд байгаа. Би заримдаа нэг хэрэглэх эрх хөвгдөө надад. Тэгэхээр би бас хэрэглэж үзсэн. Надад бол маш их таалагдсан. Би бас газар шимийн бүтээгдэхүүний дээлэгтэй хоолндоо хэрэглэдэг. Өйг салаадын налаг салаатуудыг байнга хэрэглэдэг. Мөн би танд хувийнхын зүгээс миний хамтран ажилладаг Этра Бэлгээд гоо сайхны одоо герман брендийн тийм косметикийн одоо газар байдгийн. За энэ газрынхан би таны гоо сайхандаа сайхан эмэгтэй хүн юм чинь нөгөө нэг анхаардаг байгаа шүү дээ. Энийг гой санал болгож байгаа. Энэ болохоор Германы одоо бүр зэрэгдийн брэнд гэж ярьдсан байлээ. Тэгээд эко ямар ч тийм одоо химийн найрлага байхгүй. Тэгээд маш тийм одоо юмнаас амархан харшлаад идэг эмэгтэйчүүдэд маш их одоо нөгөө үр дүнгээ өгдөг ийм гоё серум байгаа. За тэгээд энэ сайхан гоё нүүрний масктайгаа энэ болохоор ингээд маскын нэг удаа хэрэглэж гисэндээ 2 3 гээд нүдний тос ерөнхий нүрний тос энэ бол баг 3 4 хоног ингээд хэрэглэждэг. Та тэгээ гоё энэ гоё бүтээгдэхүүнүүдийг орой унтахтай гоё дуршиж үзээрэй гэж танд хэлсэн. За баярлалаа. Бас гэртээ ингээ орох зөвшөөрлийг олон хүний дундаас зөвшөөрсөнд маш баярлалаа. Баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч эзэгтэй таны эрүүл сонголт. Ядаргаар тайлах. Янзтай ясны шүл. So tasty. So tasty. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр
ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Gobi-гийн шинэ шоколад амсаад хөдөлтэй. Нэр юм уу? Бэлг чамар. Вау. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмнэ. Та бүхэн надтай адилхан бас амталж ер нь 10 хоног бас үзье гэвэл манай ивент тэтгэгчдийн бүтээгдэхүүнийг үүднийхээ доодох хотгон дотор байгаа дэлгүүртчил байгаа манай бүтээгдэхүүн бүгд байгаа. За нэн түрүүнд за миний эзэгтэйг сайн мэдж байгаа ерөнхий ивент тэтгэгч бүгд ерөөсөө ивент тэтгэгч нар байгаа. Эзэгтэй ургамлын тус байна. За энэ B family-гийн цагаан бор хөц будаа гэдэг бүх төрлийн будаанууд байна. За Гомонгийн Мотлоо брэнд энэ бол пастаны тий бүгд ерөнхий ивент тэтгэгч нэрээ. Энэ бол юу? Дэлхийн 10 паста Гомонгийн үйлдвэрлэдэг шилдэг 10 үйлдвэрүүдийг нь Мотлоогийн брэнд байна. За энэ Морморагийн амталсан ургамлын тоснууд гэх юм уу да тий 9 тоснууд халууногоотой энэ юутай байна. Карл Эрмс байна, Розмаритэй байна, сонгонтой байна. Энэ ингээд бас Мотлоогийн говь байна. За мэдээж Golden Gobi шоколадууд байна. Та бүхэн бас хэрглэж хүнд энэ бэлгэлүүл бас их гоё. Монгол брэндээр нь авч явах хэрэгтэй. Бид нар чи нөгөө энэ ч юмшнастай нөгөө набор өгдөг шүү дээ. Ерөн хүмүүст. Тэгэхээр энэ набор нь Монгол брэндээ та бүхэн сонгож бас нэгэндээ бэлгэлж байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд эмчнэр гиснээс эмчнэр ер нь бидний эдгээсний хэдлээ бид нар нь яагаад набор өгж болдгоо юм. Тэгэхээр наборыг авилгалд авсан гэдэг эмчнийг буруутгаад идэв хөрх юм эмч багш нарыг. Таны амийг аварсан хүнд бид нар баярлаа гэдгээ хэлээд нэг набор өгөх ёстой үстэй ер нь бол. За тэгээд мэдээж юу байгаа? Үхрийн булууны шүл. Янзтай. Нэртэй янзын шүл байгаа. Үнэхээр тасархай та бүхэн шууд хэрглэж болно. Амтлагаар хэрглэж болно. Шүлэндөө юу гэдэг ямар ч шүлтэй хоолнд чинь хүч нэмэгдүүлж болно. Уламлогоо ямттай болно. 20 цаг буслагсан булууны шүл. Миний үлийг маш сайн авч яваа хоолны манд хачир газар шим. Газар шимийн бүтээгдэхүүн байна. Майонез байгаа, алга салаад, хөрмөнжин салаад, өгөрцөө, уяг салаад, личо. Тэгэхээр одоо Монгол брэндүүдээ бүгдээрээ авч Монгол хүнээ танд яг бол газар шимд одоо таны нэг хамаатанч ажиллаж байгаа. Тэгэхээр хамаатныхаа хүнийг ах дүүсээ дэмжих учраас бүгдээр бас Монгол брэндээ бас хэрэглэх ёстой шүү гэж бас давхар хэлье. Тэгээд ивент тэтгэгчдийг маань дэмжиж бас худалдаа авалт хийгээрэй гэж уриалж байна. За ингээ хуураад болчих юм үстэй. Яац. Бас улаан шар манжин энэ төр орцсон бас өнгө хоршиж байгааз. Хоршд юм да. Цэвэрхэн байна шүү. Алтан дөрөв цэвэрхэн байна шүү. За, хоол бэлэн. Орой хоол. Үхрийн зүрхтэй ногоотой ураг. Өглөөнөөс орой хүртэл ер нь том тонх юм да ер нь. Завсар зайгуул ер нь явж гин. Одоо ингээд орой хоолоо идээд унтаж амръя да. Маргааш дахиад бас захруугаа явал хүн сүнсээ цуглуулаад маргааш гэдэг хүнсээ зогсчод аятайх юм авч иднэ. Энэ Баяуулгийн аймгийн нэг онцлог байгаа. Оростой болон Хятадтай хэлэлдэг. Тэгээд хилийн зэрэг байгаа. Хилийн зэрэг дээр очиж эр хүн байна да. Бас нэг хилийн зурвастар очиж нэг бас эр зэргүүдтэйгээ 5 үг солиё гэсэн төлөвлөгөө байгаа. Тэгэхээр маргааш бас л ажлын ачаалттай өдөр байх нь байна. За ингээ хоолоо идээ тэгээд унтаж амръя да. Сайхан хооллоорой. Талхтай идэхээр
Манайхаа нэг юм талхаа гэдгээр чэйсх шуургад байна. Одоо талхаа өнөөдөр хийж байгаа засварлаад тэгэхгүй чэйсх шуургад ерөөсөө чэйж нь ухаад ерөөсөө олж өгдөг. За өнөөдөр шууд л нөгөө жоохон залхуураад газ гурил бантгансан. Тэгэд ерөөсөө бантан талхтайгаа идээд сайхан ходоо даамраагаад тэгээ унтчихэл гэж бодож шít. Айл тоол хийгээд хоолныхаа үнэрэнд зөндөө цацсан гэдэг шиг л боллоо. Тэгээ өнөөдөр бас л их үйл явдал өрнөсөн. Тийм өдөр байлаа. Тэгээ маргааш бас олон даалгаврууд хүлээж байгаа. Тийм болохоор ичтгэн сайхан унтаж амраад өглөө ирч хүчтэй сэрхэн чухал аваад байна. Яг бүр зүрхэндээ сэтгэлдээ бүр бодож явдаг бас нэг юм эхэлчихт юм лөө. Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг. Би бүр энийг бүр үнэхээр яг бодож явдаг аахгүй бүр хэлмээр санагдаад. Ер нь бол би одоо ингэ өнгөрсөн хугацаанд бодоод хахад дандаа надад хатуу хэлжсэн ч юм уу. Одоо тэгтээ үнэн үг шүү дээ тий. Шаардлага тавьжсэн хүмүүсээ өгөл одоо миний амьдралыг бараг аварсан одоогийн одоо сайн сайхан зүйлүүдийг маань бүтээсэн гэж боддог байхгүй. Тийм болохоор одоо хүн хэрвээ чамайг ямар нэгэн байдлаар шүүмжлээ зөвлөгөө өгвөл би юу өөр яаж ийн улам хэлгээд бүр хэлүүлээд засмаар байгаа байхгүй. Яг намайг гэж байгаа. Надад дургүй юм шүү. Би тийм биш. Би бол амар сайн хүн. Би бол амьдрал үзсэн. Би бол айгу мундаг гэл жоохон ингэ. Тийм болохоор хүмүүс яг ингэ засчмаар ч юм уу ингээд одоо бүр гойгоо нандан хэлж өгөх те заа зөвлөх юм а хэлж өгөө болдог байхгүй. Тийм болохоор ингээд тэр тусмаа манай одоо уран бүтээлч залуучууд маань одоо жүжигчний мэргэжлийн хамгийн гол зүйл одоо миний агш хэлдэг шүү дээ. Өөрөө хамгийн хүн чанартай хайраар дүүрэн байх хэрэгтэй. Тэгжиж л тэр дүр дээрээ ер нь ажиллаж ш. Тийм хайр байхгүй бол 1000 авиас чадвартай, 1000 хөдөлгөөний эвсэлтэй, 1000 гой дуулаа, 1000 гой бүжгэлтэй байгаад хизээж амжилт олохгүй. Түр зуурын л одоо гавьяа шагналал болно. Тэгэл нэг ганц кинонд болол ганц нэг одоо юу гэдэг нэг юм хийгээл одоо амар их цантай боллоо тий. Нэг одоо нэг ингээд нэг юм сонирн байгаад идэг. Эн чинь бас ингээ модноос хоцрогдсон байхгүй. Хүн мундаг болох тусмаа улам даруухан, улам энгийн болоод уг нь бол одоо хэнийг ч ялгаж харьцдаг. Одоо зүгээр хурал болж байгаа байхгүй. Зүгээр л хурал болонгууд ахмадууд нь юм ярихгүй, дунд үеийнхэн ч юм ярихгүй хаад бүр үе мултарсан жоохон хүмүүс бидний ирчлээ бид яагаад магаад гэл ингээл юм орилол бүр ингээд амар тийм бас залуучууд би бол харсан. Эрэгтэй эмэгтэй гэлтгүү. Бантан идэж хүн боллоо гэдэг шиг л. За өнөөдөр тэгэл ер нь нэг жоохон бас юу яадаг юм бэ шүү. Өдөрт ингээл нэг дандаа л камертай юм яриад тэгэл даалгавар биелүүлэхээр бас хуран бичил хэмжээний бас жоохон өлсөний хуу жоохон бас ядард юм биш үү. Одоо ингээ хоол идээд хурдан ирч хүчтэйгтэй орчдөг л да. Одоо энэ дэлгүүр зарж байгаа булганы шүлнүүд байгаа зү. Бүгдээр яг ийм аргаар ингээл зүгээр уутан тэгээл хөлдөө зарж байгаа шүү дээ. Сарын хугацаатай. Тэгээс тэр нь тэтгэх юм бол арай хямдруулаад зарна. Ахин нэг өдөр өндөрлөө. Өнөөдрийн бүхэл хэцүү, сайхан мөчүүд бидэнд сургамж болон үлдэж, маргаашийн шинэ өдөрт итгэл найдвар бэлгэлнэ. Сайхан амраарай. Ирч хүчээр дүүрэн өглөөтэй эргэн уулзъя үзэгчтэй. За сайн байна уу? Сайн явж гин үү? Сайн явж гин үү? Хил амгална уу? Амгалаа. Сэргийн албан агчийн хувьд бол ер нь одоо тэр тусмаа цэргийн хүн бол энэ хувцас хэрэглээг бол маш одоо өнгө үзэмжийн сайжруулж цэвэр цэмцгэр өмсгөнөөрөө цэргийн албан агчийг маш илэрхийлж яадаг зүйлс юм яг. За өнөөдөр цэргийн албан татагч ирсэн. За цэргийн албан агч ямагт өөрийгөө байрлалаа мэддэг байх ёстой. Хараасыг